боловсролын салбарт ажиллаж байгаа багш сургууль хүмүүжүүлэгчид, үе үеийн ахмад багш ажилчид та бүхэндээ Монгол улсад боловсролын салбар өсөж хөгжсөний 100 жилийн он баярын мэндийг хүргье. Манай цэцэрлэг боловсролын 100 жилийн ой хүрээнд олон бүтээлч ажлуудыг хийсэн байгаа. Үүний нэг нь цэцэрлэгийн түүхэн музейг байгуулсан. За та бүхэндээ энэ түүхэн музейг танилцуулъя. Манай цэцэрлэг 1948 онд эрхлэгч багш, асрагч, үйлчлэх ажилтан гэсэн 3 хүний оронд одоо 25 хүүхэдтэйгээр Увс аймгийн хамгийн анхны төв цэцэрлэг нэртэйгээр байгуулагдсан. За үүнээс хойшоогоо цэцэрлэг маань нэршлэн өөрчлөгдөд 1-р цэцэрлэг, community-ийн 5-р цэцэрлэг, 7-р цэцэрлэг гэсэн нэртэйгээр үйл ажиллагаагаа тасралтгүй зохион байгуулж ирсэн. Ингээд одоогийн нархан 3-р цэцэрлэг маань 1983 онд 140 хүүхдийг хүлээн авах хүчин чадалтайгаар зориултын шин байранд үйл ажиллагаагаа эхэлсэн. Үүнээс хойшоогоо үргэлжлүүлээд одоогийн байдлаар нийт 34 багш ажилчдтай 340 хүүхдтэйгээр үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлэн явуулж байна. За манай цэцэрлэг маань энэ 70 гаруй жилийн хугацаанд Увс аймагта бас ажил үйлсээрээ анхдагч байж чадсан. За үүнд бол Увс аймгийн анхны цэцэрлэг үүсэн байгуулагдсан 1948 онд. Мөн Увс аймгийн анхны 2 давхар байртай цэцэрлэг болсон. Мөн аймагта заа харгын иж бүрэн кабинеттай цэцэрлэг болсон. Мөн анхны хүмүүжил сургалтын нэгдсэн программыг мөрдөж эхэлсэн цэцэрлэг 1955 онд. Мөн анхны хамгийн олон хүүхэдтэй цэцэрлэг болж өргөжсөн. За мөн анхны мэрэгжлийн багш нь Чогсом гэдэг багш байсан. За сумдын цэцэрлэгийн багш нарт анх мэрэгжил олгох, мэрэгшүүлэх 7-оос 30 хоногийн сургалт явуулсан цэцэрлэг. За мөн анхны зөвлөлтийн мэрэгчлэлтэн багш ажилласан цэцэрлэг байлаа. Мөн цэцэрлэгийн 64 бүхий барилдааныг аймгийн хэмжээнд анх удаа зохион байгуулсан. За мөн анхны багш бол Онигоо багш байсан. За мөн анхны Монгол улсын зөвлөх зэрэгтэй эрхлэгчтэй цэцэрлэг байлаа. Мөн аймагта анх удаа арга зүйч ажиллуулсан цэцэрлэг байлаа. Мөн аймагта анх удаа эмч ажиллуулсан цэцэрлэг байлаа. За анхны дуу хөгжмийн багш адил биш. За анх удаа улсын уралдаанаас медаль хүртсэн хүүхэдтэй цэцэрлэг байлаа. За анх удаа байгууллагынхаа анхны түүхийн номыг хийсэн цэцэрлэг байлаа. За мөн манай цэцэрлэг нь багш нарын их уралд оролцсон төлөөлөгч нар олонтой цэцэрлэг байлаа. Үүнд 2-р их хурлын төлөөлөгчөөр Ил Сүрэн, 3-р их хурлын төлөөлөгчөөр Д Чогсом, 4-р их хурлын төлөөлөгчөөр Ир Юузэн, 5-р их хурлын төлөөлөгчөөр Ин Сайнхүү, 6-р их хурлын төлөөлөгчөөр Ц Бадамжав, 7-р их хурлын төлөөлөгчөөр Им Долгор нар сонгогдсон ажилсанд бид бүхэн баярлаж талархаж явдаг. За манай цэцэрлэг нь мөн хамгийн нэг тодорхойлдог байгаа. За үүнд бол хамгийн олон жил цэцэрлэгт эрхлэгчээр ажилласан Энэ Сайнхүү, хамгийн олон жил багшаар ажилласан И Ичин Хорлоо, хамгийн олон жил туслах багшаар ажилласан Энэ Бадралмаа, хамгийн олон жил тоогоочоор ажилласан Бөмбөлөө, хамгийн олон жил нэгтлэн бодогчоор ажилласан Им Нэргүү, хамгийн олон жил сахиулаар ажилласан Хүрлээ, хамгийн олон жил үйлчлэгчээр ажилласан Бүрв Сүрэн, хамгийн олон жил дуу хөгжмийн багшаар ажилласан Зэм Мөнгө Үлзий. Ийм олон хүмүүсээ олон жил ингэж ажилласан байна. За энийг хамгийн тодорхойлоод бас түүх болон үлдэж байна. Цэцэрлэг хэмээх нэгэн гэр бүлийг, нэгэн хамт олныг үе үедээ удирдан жолоодож явсан цэцэрлэгийн эрхлэгч нарыг та бүхэндээ танилцуулъя. За хамгийн анхны цэцэрлэгийн эрхлэгч бол Логийн Сүрэн, дараа нь Зандны Сүрэн, Балжрын Пилжээ, Рашин Юузэн, Сунгарвын Дулам Сүрэн, Шижэн Маанхүү, Далаан Цинд, Нинжээгийн Сайнхүү, Жамигийн Дижидмаа, Догоогийн Туяа, Эрен дэргийн Буян Хишиг, Заяагийн Ууган Баяр гэсэн нийт 12 эрхлэгч энэ 70 гаруй жилийн хугацаанд манай цэцэрлэгийг удирдах байсан, манлайлан удирдах байсан байна. Энэхүү эрхлэгч нартай маш их талархаж явдаг. 1998-аас 2008 оны Дижидмаа эрхлэгчтэй хамт олно. 2008-аас 2012 оны Туяа эрхлэгчтэй хамт олно. 2012-аас 2016 оны Буян Хишиг эрхлэгчтэй хамт олно. 2016 оноос одоо хүртэл ажиллаж байгаа Ууган Баяр эрхлэгчтэй хамт олно. За энэ хэсэгтээ манай байгууллагын маань авч байсан гавьяа шагналууд харагдаж байна. За энд бол
73 оны 12 сарын 6-нд ариун цэвэр соёлчлалтын 45 онгийн ажилд өндөр амжилт гаргасан комбинатын цэцэрлэгийн хамт олонны хөдөлмөрийн амжилтыг үнэлж аймгийн захиргааны баярын бичгээр шагнаваа гэсэн ийм баярын бичгээр бас шагнагдаж байжээ. За мөн 89 оны 2 сарын 1-нд Монголын багш нарын 5 дугаар их хурал аймгийн багш нарын баг хурал өгтөж аймгийн төвийн сургууль цэцэрлэгийн багш ажилтнуудын дунд тэргүүний хамт олон нуран сайжралтыг шалгаруулах уралдаанд бас амжилттай оролцсон байна. За энд болохоор охидын хамтлагаараа утсан хөгжмийн хэсгээрээ үндэсний хөгжмөөрөө ингээд нийтдээ энэ нийлбэр дүнгээрээ 2 дугаар байр эзэлсэн байна. За ийм баярын бичгүүдээр бас шагнагдаж байжээ. За мөн 1991 онд цэцэрлэгүүдийн дунд зохион байгуулагдсан сагсан бөмбөгийн тэмцээнд амжилттай оролцож 1-р байр эзэлж баярын бичиг мөнгөн шагналаар шагнагдсан юм байна. За мөн энэ диплом, энэ дипломыг танилцуулъя. За Улаанбаатар хотын цэцэрлэгүүдийн дунд явагдсан уламжлалт Олимпийн найдвар тоглолтод амжилттай оролцож 3-р байр эзэлсэн тул 3-р зэргийн диплом үн бүхий зүйлээр шагнажээ. Ийхүү манай цэцэрлэгийн үе үеийн багш ажилчдын тухайн үед гаргаж байсан амжилт бүтээл гавьяа шагналаар залуу хойч үе маань бахархаж тэднээсээ үлгэр дуурайл авч ажилласаар байх болно. За манай цэцэрлэг нь 2008 онд 60 жилийн ой, 2018 онд 70 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. За энэ ой хүрээнд маш олон бүтээлч ажлуудыг бас бид нар хийсэн байгаа. За үүний нэг нь энэ сэтгүүл, за бүтээлч ажлуудаараа ингээд сэтгүүл гаргасан байгаа. За мөн ойн номнуудаа гаргасан. За 1948-аас 2008 оны 60 жилийн ойн ном. За 1948-аас 2018 оны хугацааны 70 жилийн ойн номнуудыг тус ингэж гаргасан байгаамаа. За энэ ном дээр үе үеийн Ахмад багш ажилчид, сургам хүмүүжүүлэгчдийн түүх, намтар, за залуу хойч үедээ бас өвлүүлэн үлдээсэн сургаалын үг, сургамж дүгнүүдийг бас энэ дээр одоо гарч бичсэн байгаа. За мөн үе үеийн багш ажилчдын маань амжилт гаргаж байсан амжилт бүтээл, үе үеийн шав нарын маань амжилт бүтээлүүдийг бас энэ номон дээр дурдан бичсэн байгаамаа. Ингээд энэ 60 жил, 70 жилийн ойн номнууд түүх болон үлдэж байгаамаа. За манай цэцэрлэгийн түүхийн музей дээр үе үеийн сургалтын ном, гарын авлагуудыг бас байршуулсан байгаа. За энэ сургалтын ном, гарын авлага бол өмнө нь одоо ажиллаж байсан Ахмад багш ажилчид маань энэ сургалтанд ашиглаж байсан номнуудаас бас авчирч өгсөн байгаамаа. За үүнээс дурдах юм бол энэ 1985 онд энэ сургалтын програм хэрэглэж байсан. За мөн тоолол, үг хөгжил гэсэн номнуудыг бас хэрэглэж байсан байна. За эндээс болохоор энэ цэцэрлэгт нөгөө наадмыг удирдах арга зүйгээд тэгээд энэ номыг бас хэрэглэж байсан. За энэ болохоор ингээ бүлгээрээ тусдаа ингэж наадам яаж зохион байгуулах ёстой вэ гэдгийг бас ингэж харуулсан энэ ном бас сургалтанд ашиглаж байсан юм байна. За бас дуу хөгжим заах арга зүйгээд энэ номыг бас тусдаа бас хэрэглэж байсан. За энэ Ахмад ажилтан бол энэ хэрэглэж байсан номныхаа тухай бас биднэрт ирж зөвлөмж бас өгч ажилласан. За одоо хамгийн нэг онцлог нь Миша гэдэг энэ орс сэтгүүл байгаа. За энэ Миша энэ орс сэтгүүлийг бас захиалан уншиж байсан байгаа. Тэгэхээр энэ үед болохоор нөгөө зөвлөлтийн мэрэгжилтэн Валя гэдэг багш манай цэцэрлэг дээр анхудаа ажиллаж байсан. За тэр үедээ энэ сэтгүүлийг захиалдаг байсан. За энэ сэтгүүлийг захиалаад ингээд орчуулж багш нарт уншиж өгөөд тэгээд багш нар маань хүүхдүүдтэй энийг зааж өгдөг байсан. Ийм онцлогтой байсан юм байна. За тэгээд энэ Ахмад багш ажилчид маань одоо өмнөх сургалтанда хэрэглэж байсан энэ ном гарын авлагнууд бүгдээрээ одоо үед ч гэсэн бас хэрэглэгцээр ирж байгаа. Бүгдийн сургалтандаа хэрэглээд бид нар одоо бас гарын авлага болон ашиглаад бас сургалт хүмүүжлийнхаа үйл ажиллагаандаа бас ашиглаж яваадаа маш их баяртай байдаг. За энэ хэсэгт манай цэцэрлэгийн үе үеийн Ахмад багш сургам хүмүүжүүлэгчдийн дурсамж дүүрэн зургийг харуулсан байна. За манай цэцэрлэг Ахмадаасаа суралцъя, Ахмадаасаа сонсъё, Ахмадаасаа үлгэрлэе гэсэн үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг. За энэ Ахмадаасаа үлгэрлэе, Ахмад багш ажилчдыгаа урьж хичээл суулгаад буцаад зөвлөгөө авч ажилладаг. Тэгээ ажиллаад тусгаж
цаашаа үргэлжлүүлэн ажилладаг. За мөн санал, зөвлөмж, зөвлөгөө янз бүрийн сургаалын үгийг нь бас сонсож ажилдаа хэрэгжүүлэн ажилладаг юм аа. За ингээд зураг бүхэн бүгдээрээ түүхийг өгүүлнэ гэдэг. Тэгэхээр энэ зурган дээр одоо морин тэрэг байгаа. Энэ морин тэргээр цэцэрлэг маань хоол хүнснийхээ зүйлийг морин тэргээс зөөж цэцэрлэгтээ аваачдаг байсан энэ үе байна. За энэ дээр болохоор энэ зөвлөлтийн тэр үеийн нөгөө зөвлөлтийн мэрэгжилт нь манай цэцэрлэгт анх удаа ирж багшаар ажиллаж байсан үеийнхэн зураг энд харагдаж байна. За энэ 4-р баах хурлын зураг энд харагдаж байна. Тэгэхээр энэ зураг бүхэн дурсамжтай, дурсгалтай эргэн харахад бүгдээрээ түүхийг өгүүлсэн байдаг. За энэ хэсэгтээ цэцэрлэгийн үе үеийн хамт олонны эцэг их олон нийтийн байгууллагатай хамтран ажилласан ба төрөл бүрийн уралдаан тэмцээнд амжилт гарган байсан үеийн зургуудыг харуулсан байна. За үүнд жил бүхэн эцгийн зөвлөлийг ингэж байгуулдаг байсан. За мөн жил бүхэн эцэг эхэд төрөл бүрийн сургалтуудыг зохион байгуулдаг байсан. За хөдөлгөөний, эрүүл мэндийн гэх мэтчлийн сургалтуудыг зохион байгуулдаг байсан. За мөн багш ажилчид аймгийн хэмжээний спорт тэмцээнд амжилттай оролцож тэргүүн байрт шалгарч цомын эзэн болсон энэ зураг бас харагдаж байна. За мөн ур чадварын уралдаанд, илтгэлийн уралдаанд багш нар маань амжилттай оролцож бас эхний 3 байрыг эзэлж байсан тэр зургнууд бас харагдаж байна энд. За ингээд 70 жилийн түүх дойн бүрэн хэмжээний концертыг манай цэцэрлэг маань бэлтгээд нийт ард иргэдтэй үзүүлээд тэдний талархлыг хүлээж маш урам зоригтойгоор ажиллаж байна. Мөн манай цэцэрлэгийн багш ажилчид, хүүхэд багшууд маань төрөл бүрийн уралдаан тэмцээнд оролцоход багш ажилчид багаараа сэтгэл нийлж хамтарч ажилласнараа амжилтанд хүрдэгэ. За мөн манай цэцэрлэг багш ажилчдынхаа хүүхдийг жил бүр хүүхдийн баяраар хүлээн авдаг байгаа. За энэ үеэрээ бас онцлог үйл явдлаас болдог байгаа. За энэ нь болохоор багш ажилчдынхаа амжилт гаргасан аймаг болон улстай амжилт гаргасан, олимпиад уралдаан тэмцээнд амжилт гаргасан энэ хүүхдүүдэд бас урамшуулан дэмжиж төрөл бүрийн шагналыг бас гардуулж өгдөгөөрөө онцлогтой юм аа. За энэ хэсэгтээ үе үеийн төгсөгчдийн амжилт гаргаж байсан шав нарын минь зургийг байрлуулсан байна. За манай цэцэрлэгийн багш нар жил бүр уран жиргээ, даам, дуу, хөгжим, уран гимнастикийн дугуйлан хичээлүүлснээр аймаг улсын хэмжээнд зохион байгуулагдсан уралдаан тэмцээнд амжилт гаргаж ирсэн. За үүнээс заримыг нь дурдахад шав уран бэлэг маань би эстрадын дуучин улсын уралдаанд амжилттай оролцож тэргүүн байруудад шалгарч алтан цомын эзэн болж хүүхдийн урлагийн их наадамдаас оролцоод ирсэн. За мөн шав гээ төгс бол багш нарынхаа зохиосон дуугаараа би эстрадын дуучин улсын уралдаанд оролцож би ирээдүйтэй дуучин номинацаар шалгарна алтан цомын эзэн болсон. За энэхүү ийм сайхан амжилтуудаараа шавнар маань түүхээ үлдээж байгаад бид бүхэн баярлаж байна. За энэ хэсэгт ажиллаж байгаа Уганбаяр эрхлэгчтэй хамт олонны зургийг байрлуулсан байгаамаа. Бидний үе Ахмад багш ажилчдаасаа олон сургаал, үнэтэй зөвлөмж зөвлөгөөнүүдийг сонсон, өвлөж аваад ажилдаа хэрэгжүүлэн байгаа хамт олонны нэг билээ. За
Энэ хамт олон өөрийнхөө ажиллаж байсан түүх намтар хамт олондоо хэлдэг дуртай эерэг сайхан үгнүүдийг бичсэн байгаамаа. Энэ эерэг сайхан үгээрээ нэгнийгээ урамшуулна, урам зоригтойгоор ажиллаж байна. За жишээлбэл Ууганбаяр эрхлэгч маань хамт олондоо хандаад үргэлж боломж байдаг түүнийг ашиглахыг эрмэлзээрээ. За арга зүйч долгор маань хамт олондоо бас хандаад дуугарвал дууник, дутурвал хүчнийг. За энд бичээ багш маань бүгдээрээ нэг гэр бүлийн хүмүүс шиг байцгаая. За эмч Эрдэнэ сувд маань эрүүл мэнд эрхэм баян шүү. Эрүүл мэндээ нэгт тавьж байгаараа. За гэсэн юм Бадралмаа багш маань ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал. За Цэцгүүл багш маань нэгэн нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө. За энэ Отгон Заяа багш маань намуухан ярьж ихийг бүтээ. Та хол явах хүн гэх мэтчлэн энэ сайхан эерэг үгээрээ хамт олныгоо зоригжуулна, хамт олондоо маш эерэг сайхнаар ингэж хандаж ажиллах эрч хүчийг нь өгч байгаа билээ. 3 дугаар цэцэрлэг хэмээх нэгэн айлын сургалт, эрүүл мэнд, урлаг, спорт болон бүхий л үйл ажиллагааг амжилт бүтээлээр дүүрэн авч явсан Ахмад үеийнхээ амжилтаар бид бахархахын зэрэгцээ үргэлжлүүлэн бид цаашаа авч явсаар байгаа билээ. Ингээд та бүхэндээ сүүлийн цэцэрлэгийн сүүлийн жилүүдэд авч ирсэн гавьяа шагналуудыг танилцуулъя. За манай 15 жилийн хугацаанд 5 удаа аймгийн тэргүүнээр шалгарч байсан байна. За ингээд 2004 оны аймгийн тэргүүний цэцэрлэгээр шалгарч гэрчилгээ авч байсан. За мөн 2009 онд аймгийн тэргүүний цэцэрлэгээр шалгарч энэ цомын эзэн болж байсан байна. За мөн 2010 онд аймгийн тэргүүний цэцэрлэгээр шалгарч хүндэт өргөмжлөөр шагнагдаж байсан. За мөн 2014 онд аймгийн тэргүүний цэцэрлэгээр шалгарч хүндэт өргөмжлөлийг бас авч байжээ. За мөн 2019 оны тэргүүний төрийн үйлчлэгээний байгууллагаар шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдаж байсан байна. За мөн манай цэцэрлэгэнд эрүүл мэндийг дэмжигч байгууллагын 2-3 дугаар зэргийн гэрчилгээгээр шагнагдсан байгаа. За мөн манай цэцэрлэг маань Увс аймгийн төрийн байгууллагуудын дунд зохион байгуулагдсан Алтан намар урлагийн наадамд маш амжилттай оролцож тэргүүн байрыг эзэлж шилжиж авах цомын эзнээр шагнагдсан. За ингээд 2018 онд манай цэцэрлэг маань Алтан намар урлагийн наадмыг өөрсдөө амжилттай зохион байгуулснаар за улсын тэргүүний цогцлбор 1-р сургууль маань амжилттай оролцож 1-р байр эзэлж шилжиж авах цомоо шилжүүлэн өгсөн. Увс аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан замын хөдөлгөөн цагаан толгой тэмцээнд 3 жил дараалал нь амжилттай оролцож тэргүүн байр эзлээд энэ цомын эзэн болсон байгаа. За энэ цом маань ингээ 3 жил шалгарсан болохоор ингээд манай цэцэрлэг дээр өөрт ингээд хадгалагдахаар болсон байгаамаа. За энэ хэсэгтээ олон нийтийн байгууллагатай хамтран ажиллаж байсан үеийн тэдний бидэнд өгсөн талархлын шагналуудыг байрлуулсан байгаамаа. За жишээлбэл энд бол талархал Монгол банкнаас зохион байгуулагдсан санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах аянд манай цэцэрлэг маань маш идэвхтэй оролцсон. Энэ бол хүүхдүүд маань шторх бэлтэж оролцоод улсдаа 3 дугаар байранд эзэлснээр энэ Монгол банкнаас манай цэцэрлэг талархал дэвшүүлээд талархлын бичгийг гардуулсан байна. За мөн манай цэцэрлэг маань 2016, 17, 18 онд өвлжил таварчлалтанд хөндөрсөн үед малчтад туслаж дэмжлэг үзүүлснээр бид нарт бас талархлыг гардуулсан. 19 онд тариалан сум. За мөн Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулна. Манай цэцэрлэг 2 удаа тэр хүмүүстэй урлагийн тоглолт үзүүлсэн. Мөн эд материалын тусламж үзүүлснээр за энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллага маань бид нар талархал дэвшүүлээд энэ талархлын бичгийг бас гардуулсан байгаамаа. За мөн улаан загалмаатай бас хамтарч ажилладаг байгаа манай. За ингээд улаан загалмаад бол жил болгон зохион байгуулагдах уран гимнастикийн тэмцээнд манай цэцэрлэг маань амжилттай оролцдог. За 1, 2, 3 дугаар байруудыг эзэлсэн ийм амжилтаар ариун байна. За манай цэцэрлэг нь үе үедээ дурсагдан дуулагдах 2 сайхан сүлд дуудаа юм аа. 1-р дуу болох Нархан цэцэрлэг дууг маань манай цэцэрлэгт эрхлэгчээр ажиллаж байсан Монгол улсын зөвлөх багш Дижитмагой үгийг нь бичиж хөгжмийн багшаар ажиллаж байсан Монгол улсын гавьяат багш Найдангийн хүү болох Га уяг маань аяыг нь зохиосон юм аа. За мөн 2 дахь дуу болох Манай Нархан цэцэрлэг дууг маань эрхлэгч Ууганбаяр үгийг нь бичиж хөгжмийн багш Мөнгө Үлзий аяыг нь зохиосон. Энэ сайхан 2 дуугаа
бид бүхэн үеэ үедээ бахархан дуулж алдаршуулах болно. Olheirinho, que